Хөш. Ямар нэг зөвлөлт олцсон шүү дээ. Тийм үү гэж бодсон. Өчтөр Instagram-д зураг оруулсан байсан. Миний утас Instagram аргагүй. Хүн фотосчаас. Мэдгүй ойрд ер нь гацаа дуцсан дээр өлтөж юм байж болох. Уган шинэ утас авчмаар л. Тэгвэл хуушнаа зараа шинэ утас авчаач. Миний утсыг авах юм байхгүй хаа. Хувь хүмүүст зарахаар амар хэмтэн уналж авна. Ягандаа дүүдэл үү гэж бодож байна. Ubicom дээр штэ. Уучи утсаа өлүүлээд чиний утсаа авдаг тийм үйлчлэг байдаг байхгүй юу? Одоо trading гээд чиний утсыг үнэлж авах тийм үйлчлэг байдаг байхгүй юу? За ер нь бол хэр удаа ашигласан байна, сэв толб байна уу гэдгийг ингээ харж агаад зөрүүнд нь одоо S24, Z Fold, Z Flip гэх гар утсуудыг авч болдог байхгүй юу? Хуучнаа өө шинийг авна гэхээр зөрүү мөнгө төлж надад тэрийг хатлан байхгүй шүү. Зөвхөн зөрүүнд нь бэлэн мөнгө өгөх боломж болно штэ. Чи зээлээр бас төлөх боломжтой. Гоё юм. Гэтэ миний утсыг амар багаар үнэлж авах байхаа. Ер нь гадуур штэ. Үнэлж авдаг тийм хувь хүмүүсээс илүү өндрөөр үнэлж авдаг юм билээ. Би хэд вэ штэ сая iPhone 13 аваад зөрүүнд нь S24 авчихсан. Nice. Тэгвэл одоо айл яваа. Тэгээд гэтэ гол нь штэ чиний надад утас чинь аль биестай газраас авсан ба шаардлагатай шүү зэ. Сэлэнэ. Надад хуучин утсаа өгөөд шинэ утас авах боломжтой байгаа гэсэн тэрийг шалгуулах гэсэн. Болон. Apple болон Samsung брендийн хуучин утсаа үнэлүүлэн өгөөд шинэ загварын Samsung брендийн утсыг авах боломжтой байгаа. Мөн Samsung Trade-ийн үйлчлэгэнд буцаа олгохтой байгаа.